За би нэг 2-3 асуудлуудыг бас нэг хөндөж гаргаж иж тавья гэж бодож байна. Бид нэр төсвийн сахилгад хариуцлага гэдэг асуудлыг бас сайтар хийх л ёстой болчиход байдаг. 2023 оны төсвийн тухай хуулийн дээр төсвийн байнгын ороонд бас би ажил хариуцаад байж байхдаа хэд хэдэн заалтуудыг оруулж ирж аудитын байгууллагыг илүү хариуцлагатай ажиллах, хариуцлага тооцох эрхийг нь бол зааж өгсөн. За одоо бол манай сайдраас анхаарах ёстой. Төсвийн ерөнхийлөн зарчмаар анхаарах ёстой. Төсвийн тухай хуулийн дээр бид нар төсвийн тухай хуулийн 72 дээр, 74 дээр, 75 дээр хэрв төсвийн ерөнхийлөн захирагчны тухайн жилийн төсвийнхаа хууль заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориуд тусаар ашигласан бол ажил албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулт хийж өгсөн байна. Тэгэхээр аудит энийг илрүүлсэн бол улсын их хурл хариуцлага тооцох, сайдрыг ажил албан тушаалаас нь чөлөөлөх, төсвийн ерөнхийлөн зарчмч нарыг бас сайд гэлтгөө бусад ер нь чөлөөлөх нь эрх зүйг бол бий болгож гисэн. За бүр дээрээс нэмж өшөө бүр төлөвлөлтөн дээр ямар нэг төсвийг боловсруулж батлуулахдаа үнэлгээ тоо мэдэн тулгуурлан батлуулсан төсвийг үүсгэхлээр тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг ажил албан тушаалсан чөлөөлөх үндэслэл болно гэж бас хийж өгсөн байна. За дээрээс нь төсвийн тухай хуулийн одоо төлөвлөлттэй холбоотой, санал авахтай холбоотой эдгээр одоо зохицуултуудыг мөрдөж ажиллаагүй тогтоогдсон бол бас ажлаас нь хална гэсэн зохицуулт гэж гисэн. Энэ бол үндсэндээ би аудитын байгууллага бол эрх мэдэл бүрэн дүрэн болсон. Та бүхэн аудит бол сайн ажиллаж ард түмний өмнөөс нүж их болж байгаа энэ байгууллага хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Гэтэл нэг талдаа өнөөдөр оржсон дүгнэлтнэр бол ямар ч тийм хариуцлага тооцох, ямар нэг одоо алдаа зөрчид илрүүлээ тэрэн дээрээс нь ажил албан тушаалаас нь чөлөөлөх гэдэг саналыг оруулж ирсэн зүйл нэг ч байхгүй байна. Ийм байдлаар бид нар цаашаа төсвийн сахилгад хариуцлага гэдэг зүйлийг ярихад хүнд болчлоо. Нэгдүгээрт тэгэхээр аудитын байгууллага яагаад энэ асуудал дээр ингэж хариуцлагагүй хандаад байна вэ? Би бүр онцолж 2-3 сарын өмнө та бүхнийг байнгын ороон дээр орж ирэхэд хэлж ирсэн. Хариуцлагатай ажиллаараа би энэ хариуцлагыг нэхий шүү гэж хэлсэн. За хоёрт бид нар ер нь төсвийн гүйцэтгэл хилцээхийн дэгээ өөрчлөх хэрэгтэй байна. Би засгийн газар санал тавьж байгаа. Одоо ингээд 6 сарын 17-нд өргөн баригдсан. Ингээд биднэрт 2-7 хоногийн дотор маргааш шуулган завсарлах гэж яхад ингээд нэг хилцүүлсэн болдог. Бид нар ч энийг үзэх, харах, танилцах, хяналт тавих эрхлөөс юу ч байхгүй болчиход шүү дээ. Бидний мэдээлэлтэй танилцах эрхийг нүртэл хааж байна. Тэгэхээр бол төсвийн гүйцэтгэл хилцэх дэгийг нь бүгдээр өөрчлөё. Би энийг засгийн газар өөрсдөө өөрчлөлтийг хийгээд эхлүүл сайн байна. Төсөв өргөн барихтаа энэ төсвийн тухай хуулийн дээр гүйцэтгэлийг хилцэх энэ дэгийг өөрчилж оруулж ирээч гэдэг салыг тавих гэдэг 9 сард. Тэгээд энэ бол нэг талдаа өөрөө засгийн газар бас хэрэгтэй. Дараагийн төсвийн төлөвлөлтүүдийг хийхэд илүү хариуцлагатай байдлаа дэвшүүлэхэд дотоод асуудлуудаа алдаа зөрчлүүдийг илж гаргаж ирж хахад эргээд бид нар хариуцлагатайгаар төсвөө хилцдэг, ядаж нэг сар үздэг, бүр болж өгөө сонсгол хийдэг. Бүр эсвэл одоо юу гэдэг төсвийг хилцэхийн өмнө төлөвлөлтийг одоо дараа жилийн төсвийг хилцэхийн өмнөх жилийн төсвийн гүйцэтгэлийг хилэлцэж сонсгол хийгээд ингээд ярьдаг, ил тод байдаг. Энэ зүйл нэгдүгээр хэрэгтэй байна. Хоёрт чуулганы төгсөлд ингээ 10 хоногт багтаагаал бараг 10-20 асуудлууд бөөнд ингээл шахаж орж ирэл. Үндсэндээ ингээ улсын их хурлыг бараг засгийн газрын хуулийн тамгын газар шиг л ингэж ажиллуулах ийм төвшөнд аваад байдаг. Тэгэхээр энийг нэг талдаа би сорилох хэрэгтэй гэж хардаг. Засгийн газрын өөрчлөлтүүдийг хийвэл би сайн байна. Нэг би тэр салыг тавих гэдэг. За хоёрт олон улсын валютын сангийн дүгнэлт гарлаа. Энэ бидний төсвийн сахилга чинь буруу байна, биш байна гэдгийг чинь зөвхөн бид нар ч хэлээд байгаа асуудал биш. Дотоодын экспертүүд хэлээд байгаа асуудал биш. Олон улсын валютын сан манад 2-7 хоног ажиллаад 6 сарын 26 сая дүгнэлтээ гаргацсан байна. Энэ дүгнэлтийг та бүхэн үзэж авч үзсэн үү? Энэ дээр дүгнэлт хийсэн үү? Эдийн засгийн нөхцөл байдлаараа сайнгүй байна. Төсвийн чинь нөхцөл байдлууд, алдагдлууд нэмэгдэх нь энэ 2026-27 он чинь хүнд байх шүү гэсэн дүгнэлтийг бичсэн байна. Энэ дээр ер нь ямар анализ хийж байна? За үндэсний аудитын газар хариулъя. Саяны Тэмүүлэн гишүүний асуусан асуулт. Хариуцлагатай холбоотой асуудал шүү. За Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Зэдэнжав. За төрийн аудитын байгууллагаас төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлсээс хариуцлагатай холбоотой асуудлаар өмнө Тэмүүлэн гишүүн байнгын орон дээрээс бас тодорхой асуулт чиглэлсэн. Үүний дагуу 2025 оны засгийн газрын нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргахтаас анхаарч ажилласан. За ингээд бид төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 71, 73, 74, 75 та холбоотой асуудлаар бүх одоо мэдээг бол ангилж авч үзсэн. За төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсвийн ерөнхийлөн захирагч Монгол Улсын ерөнхий сайдаас эхлүүлээд төсвийн ерөнхийлөн захирагчдад 40
53 ерөнхийлөн захирагчд бол албан шаардлага албан бичгийг бол хөргүүлсэн. Ингэхдээ бол төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70-ийн 1, 70-ийн 3, 70-ийн 4, 5-тай холбоотой асуудлаар англи бүрээр нь бол ялгаж одоо хөргүүлээд ажиллаж байгаа. За ингээд мөн төрийн аудитын байгууллагаас энэ 27 оны төсвийг төсвийн төсөл хэлцэж эхлэхээс өмнө энэ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээрээ энэ төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчсөнтэй холбоотой асуудлаар бол холбогдох уулзалтууд хийгээд улсын хурал одоо төсвийн банкны оронд бол бид нар мэдээлэл хөргүүлнэ. Б2 сайд тодруулах уу? Төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн 53 албан бичиг гэж байна шүү дээ. Энэ 53 албан бичгийн ардаас хэн өөх ёстой? Улсын хурлын дэргэдэх үндэсний аудитын газар гэдэг утгаараа улсын хурал хяналт тавих ёстой. Хоёрдугаарт хэрв төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосон бол энийг араас нь хэн нэг нь засгийн газар харахад ёстой л доо. Хуулийн чи юу гэж заадаг үндэсний аудитын газрынхаа? Зөвөр бичээгүйгээ тажиж тийм үү? Яад юм. Дахиад тодруулъя да. За, Цэрдэн даргын асуултанд хариулъя. За, төрийн аудитын тухай хууль бол төрийн аудитын байгууллагын өгсөн төрийн аудитын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гаргаад 30 хоногийн дотор бол төрийн аудитын байгууллага усааж мэдэгдэх ёстой. Ингээд бидний энэ хугацаанд бол төсвийн ерөнхийлөн захирагч нартайгаа нэг үрчлэн уулзаж шийдвэрээ хэрэгжилтийг хангаж ажиллана. Хэрвээ хэрэгжүүлээг бол яах ёстой? За, тодорхой төсвийн ерөнхийлөн захирагч төрөний 2 сайд бас ажиллаж байсан. Энэ албан тушаалын одоо төрлөөрөө одоо тухайн одоо төсвийн ерөнхийлөн захирагчийг томилох эрх үе албан тушаалтанд бол бид нар холбогдох хуулийн дагуу асуудлыг тавьж шийдвэрлэв. Төрийн байгуулалтын байнгын орон дээр байж байхдаа яг энэ асуудлыг ярьсан шүү дээ. Үндэсний аудитын газрынхантай. Та бүхний гаргасан бүх асуудал хэрэгждэг байх, хариуцлага тооцогддог байх асуудал бүх асуудлуудаа оруулж ирээд хэрвээ шаардлагатай бол хуулинд өөрчлөлт оруулъя гэсэн тэгээд тэр чигээр чимэг бол. Тэмүүлэн гишүүн тодорлох нь. Басна. Олон улсын валютын сантай холбоотой асуудал дээр хариулах юм байна. Сангийн яамныхан. За, Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Олон улсын валютын сангийн артикл 4-ийн дагуу жил болгоны 6 сард бол ирээд Монгол улсын төсөв санхүүгийн удирдлагын талаар за Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар бол тайлан дүгнэлтээ гаргадаг. За саяны энэ жилийн уулзалт бол саяны 6 дугаар сард олон улсын валютын сангийн ажлын хэсэг бол ирээд ажиллаа явж байгаа. За тухайн тайлангаар Монгол улсын засгийн газрын санхүүгийн нөхцөл байдал нэгдсэн байдлаараа ямар байна? За эрсдэл ямар байна? Болзошгүй эрсдлүүд юу байна вэ гэдгийг бол тодтогч тайлбарладаг. За энүүг нь олон улсын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд бол одоо мэдээллийг их сурвалж байдлаар бол ашиглан явдаг байгаа. За одоогийн авж байгаа мэдээлэлээр за сүүлийн жилүүдэд авж байгаа бидний тайлангийн дүгнэлт бол moderate risk буюу одоо эрсдэл бол дунд түвшинд байна гэсэн ийм үнэлгээг бол одоо харьцангуй гайгүй эрсдэлтэй гэсэн Гүйцэж яриулъя. дүгнэлтийг бол өгдөг. За тухайн өгж байгаа дүгнэлттэй холбоотойгоор за эрүүлж байгаа зөвлөмжүүдтэй холбоотойгоор бол за сангийн яамнаас за төв банкнаас одоо холбогдох арга хэмжээг аваад тэр авж байгаа арга хэмжээнийхээ талаар бас мэдээллүүдийг бол олон улсын валютын сантай бол солилцоод ажиллаа явдаг бол байгаа. За. Тэмүүлэн гишүүн. Төсөв гэдэг бол үндсэндээ энэ өөрөө татварлагчдын мөнгө байдаг. Энэ бол ард түмний болоод аж ахуйн нэгж байгууллагуудын хөс хүчээр бий болж байгаа. Тэгээд татварлагчдын мөнгийг бид нар үр ашиггүй зүйл зарцуулах нь бол нэг талтай ард түмнээ хурж байгаас бол ялгаагүй асуудал. Тэгэхээр бид нар энэ төсвийн гүйцэтгэлтэй холбоотой, төсвийн сахилгаатай холбоотой асуудлууд дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгэхээр би аудитын байгууллага нэгдүгээрт хариуцлагатай ажиллаа. Би засгийн газар ч гэсэн санал болгосон шиг саяын төсвийг гүйцэтгэлийг хилцэхтэйг өөрчлөх хуулийн саналыг ч гэсэн тав хүн босруулах хэрэгтэй. Өөрсдөө чинь үйлчлэгэнд бас хэрэгтэй.
Нөгөө талдаа төсвийн сахилгад хариуцлага гэдэг бол энэ өөр эдийн засгийн асуудал биш. Энэ бол нэг талдаа бас ёс зүйн асуудал байна. Тэгэхээр бид нар энэ дээр бол хатуу хандах ёстой. Хариуцлага ухамсарласан газарт л хөгжил ирдэг. Сахилга батгүй эрхчлээ гэдэг бол өөр анархизм болдог. Тэгэхээр бид нар бол зайлшгүй энийг бол биелэх ёстой. Тэгэхээр аудитын байгууллага энэ дээр би хариуцлагатай ажиллаарай. Энэ дээр босгож байгаа санал байна уу? Гүцэж үг гэлээ. За хоёрт олон улсын валютын сангийн дүгнэлтийг та бүхэн бас ингээд нэг их дажгүй дүгнэлт ирсэн юмаа гэсэн байдлаар яриад иж болохгүй шүү энэ чинь. Бидний чинь болохгүй байгаа зүйлийг гадна талаас чинь хардаг үнэ та нар болохгүй шүү дээ. Хүндрэлээ шүү дээ гэд хүн бидний өмнө санаа зовоод шүү дээ. Төсвийн чинь сахилгад хариуцлага чинь чухал болчлоо шүү, хүндэрчлээ шүү, критикал болчлоо гэж асуудал ярьж байна. Дээрээс нь одоо юу гэдгийг энэ дээр та бүхэн 2025 оны сүүлээр учирсан төсвийн чинь хүндрэл, төлбөрийн чинь тэнцлийн хүндрэлүүд эдгээр чинь бас давхар хүндрэхээр байна. Сая ингээд одоо юу гэдгийг наад 2 мега төслөө төсөөсөө гаргаа ичж байгаа ч гэсэн буруу болчлоо. Энэ чинь бол сөргөөр нөлөөлөхөр болчлоо гэдэг асуудал ярьж байна. Дээрээс нь эргээд одоо та бүхэн энэ төсвийнхээ ил тод байдал, хариуцлагатай байдал, нэгдмэл байдлаа дэвшлүүлэхгүй бол цаашдаа бид нар эрхийг таашгүй болчлоо гэдэг асуудал ярьж байгаа. Наад Монгол банк ч гэсэн бас дүгнэлт хийх асуудлыг гаргаж тавьсан байна. Бид нар одоо энэчээ бичснээр бол бүр та нар 6 сарын байдлаар 7.4 тэрбум долларын нөөцтэй гэж ярьж байгаа боловч олон улсын стандартаар Үндсэндээ бол хариулт хангалтгүй байлаа шүү гэдгийг бас сануулъя. За ингээд гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа.